өнөөдөр 2024 оны 11 сар 26 болж байгаа. Тэгээд нүүрсний чагсаалт болж байгаа сурагтай. Тэгэхээр нүүрсний тухай надад нэг хэдий юм байна. Нүүрсний чагсаалт болж байгаа бол би бол очихгүй. Тэгэд ганц нэг хүнийг бас ингэж огцруулаад юм өөрчлөгддөг бол сайхан л байна. Гэхдээ яг хуу огцруулж чадчихлаа сайн л байсан. Гэхдээ ер нь гол асуудал нь ийм байна. Нүүрсний чагсаалт болгоод тэр би чагсаалт дээр очлоо гэж бодоход нүүрсний чагсаалт болгоод өөрчилсөн. Тэгээд магадгүй та нар нүүрсний чагсаалт бол яг очихгүй гэж байгаа ингэ гарч магадгүй л дээ. Тэгвэл энд нэг ийм ноо яваадах шүү байна. Нүүрсийг утаа урд нь үнэхээр арилж эхэлжсэн. Нэг хавар л нэг жил арилж эхэлжсэн. Энийг нөгөө нэг хинч ярьжсэн юу гэдэг вэ? Нэг сар хавцаг юм уу та нэг хоёр нэг яриад сууж идэг ТV5-ын ямар хэлээ. Нэг хоёр хөтлөгч тийм аа. Тэрний нэг пүрүү юм гэлээ нэг эрэгтэй хөтлөгч нь ярьжсэн юм. Үнэхээр нэг хэсэг утаа арилсан шүү гээд. Үнэхээр нэг хэсэг утаа арилаад тэгэд усын хурлын гишүүд утаа ариллаа гэд баярлаад нэг хэсэг ярих ярьжсэн. Тийм биш түүж одоо олон явж байгаа. Тэгээ бид нэрээ тоглоод нагдаад гэд нүүрсний чагсаалыг дэмжсэн тийм интернетээр сошиалар дүүрэн хаасаагүй явагдаад гисэн. Нэг өстө пропаганда буюу тархиугаалт явагдаад гисэн. Тэгвэл өнөөдрийн чагсаалыг юу болчих жоох гэхээр нүүрсний чагсаал болж байгаа. Тэг үнэхээр арилжсэн чинь яасан гэхээр тэр буянгийн жагаа чинь өөрөө ярьжсэн штэ. Нэг нэвтрүүлэгт орчоод ингээд зориултын аргаар хүндэр температурууд ингээд шахаад тэр нүүрсийг чинь ингээд гаргаад ямар цаваа ашиглахгүй гаргаж ирсэн. Тэгсэн чинь яасан гэхээр утаа ярьжсэн. Asi чи манай монголчууд дунд нь цаваа нэмээд яасан гэхээр ингээд нөгөө барьцалтуулаад хямдхан аргаар барьцалтуулсан чинь буцаад утаа ихссэн гэж ярьж байгаа. Тэгсэн чинь сайхан баапка болохоор дунд нь гурил нэмсэн. Тэгээ гурил чинь ийм болоод байгаа гэдэг нэг иймэрхүү юм яриад. Гурилаар нь барьцалтуулсан гэх нэг тиймэрхүү юм яриад. Тэгээ би сайхан бас нэг мэдээ үзэж байхдаа нэг улс төрчид чинь дахиад нураахын тулд тэдэн жил шаардлагатай тэр нүүрсний үйлдвэрийг барьсан үйлдвэрийг нүүрс шахмалны үйлдвэрийг барьна. Биш нураахад дахиад хэдэн жил хэрэгтэй. Тэгээ дахиад маш их төсөв зарлагдана гэж байгаа байхгүй. Тэгээ нураахын тулд дахиад мөнгө зарлагдуулаад дахиад аваад дахиад ингийн тулд энэ чагсаалыг зохион байгуулад байгаа юм шүү гэдэг нэг тийм бодол. Тэгээ би мэдээж хэрэг очоод яг эргэж яг өөрснийгөө яг үзэл бодлоо ярих гэх юм бол би урд нэг иймэрхүү чагсаалт дээр очиж үзчихсэн байхгүй. Хэд хэдэн чагсаалтууд дээр очиж үзчихсэн. Би чагсаалтууд дээр очиод яриа өгөхлөөр миний яриаг огт телевизээр гаргадаггүй. Бүр нэг ч гаргадаггүй. Яа гэх юм бол би яг тэр чагсаалт дээр нь очиод тэр хэдийн тэр тархи угааж байгаа тэр чагсаалтуудын юмыг би ярьдаггүй хөө. Би өөрийнхөө зүгээс өөрийнхөө зөв гэснээр яриад биднэрт ийм асуудал байна гэд яг асуудлуудаа яриад гараад ирэхлээр зөв асуудлуудыг ярьлаа. Сэтгүүлчийнх нь бүртэл бүр дургуун нүрээд бүр занаад эрүү аваад зууж жагаад зэвүүн банд огтуд гараа яваад өгдөг. Миний бичлэгийг өрдөөс ав. Тэгэхээр би алдаатай үг хэлсэн бол магадгүй тэр чагсаалыг дэмжиж үгсэн бол магадгүй миний үгийг гаргаад энэ хэрэгэд ингэж ингэх байсан баг. Харамслаа би тэгж хэлээгүй. Тэр хэдэн бол харамстай. Харин миний удаа азтай баг. Тийм болохоор би зурагтаар гаргаагүй. Жигсаалууд дээр очно гэдэг бол очиж хүн болно. Тэгтээ хүн зөв юм дэмжиж очих хэрэгтэй. Нүүрсний жигсаал болох гэж байгаа зориултын хин нэгний тэгж байгаа бол бас хэцүү. Тэгтээ яг ард түмнийг бас дэмжиж байгаа тийм жигсаал байвал би очино. Шулуухандаа гэжлээд. Тийм болохоор би энэ бичлэгийг би юу н орууллаа. Яг ард түмнийг дэмжиж яг тэр хүмүүсийг огцор нийтээр ихэнхийн огцор яг их томчуудыг огцруулж чадах юм бол яг очиж чинь. Яг мэдээж хэрэг ганц оюун эрдэнэ байсан ч огцрох байсан би очимоор. Тэгтээ яагаад нүүрс болгож байгаа юм бэ гэдэг асуудал байна. Нүүрсний жигсаал. Нүүрсний үйлдвэрийг л нураахад нөгөөдөл нь дахиад мөнгө ядчихтэй. Яг энэ чагсаалтаас чинь дайдуулаад би одоо тийм бодож байгаа болохоор би нэг чагсаал мгсаал сонирхгүй байгаа. За тэгээд өнөөдөр 2024 оны 11 сарын 26-ны орой болж байна. За тэгээд энэ хүрээдэн бичлэг дуусгая.